Хүчийн мэнд төргийн үзэгчтэй амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлж байна. Ийхүү соёл эрдэнэ хөтөлбөрийн шинэ дугаар эхлэж байна. Бид үзэгч та бүхэндээ соёл урлагийн үнцнийг илэрхийлэн илтгэх уран бүтээлүүд, түүний бэлэгдэл мөн чанар, цаашлаад өвлөн тээгчдийг уулзуулдаг билээ. Ингээд соёл эрдэнэ хөтөлбөртэй хамт байгаарай үзэгчтэй. Соёл эрдэнэ хөтөлбөрийн маань зочны хойморт үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин, гавьяач, жүжигчин Бямба ирсэн байна. Өчигдөр минь түргээ. Баярлалаа. Та бүхэндээ ч гэсэн энэ сайхан нэвтрүүлгийг үзэж байгаа бүх хүмүүстээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Студид маань орж ирээ харсан баг тийм ээ. Маш сайхан үзэсгэлэнтэй цэцгэс. Өгтөж авсан байхаа гэж бодож байна. Мөн яг энэ хүү цэцгэсийг уралсан сайхан уран бүтээлч маань студид ирсэн байна. За студид маань 2 дугаар тайзан дээр даваа нэмэр хөрөлсөн ирсэн байна. Танд орой минь төргий. За орой минь төргий. За мөн зураачтайгаа бид удахгүй сайхан дэлгэрэнгүй ярилцах бол тийм ээ. За улсын их баяр наадмаа ухтан Монгол улсын гавьяач жүжигчин болсон. Яг тухайн үед ямар сэтгэл, ямар зүйл хамгийн түрүүнд сэтгэлд нь буужээ? Өөнөөс хоёлаа яриагаа эхлэе. За ер нь энэ жилийн хувьд миний хувьд маш завгүй. Ер нь бол уран бүтээлийн ариун их баялагтай жил байлаа. Тэгээд яг тухайн үед яг нөгөө наадмын бэлтгэлд студион дээр ингээд бэлтгэлтэй прогондо дөнгөж ирээ байжсэн чинь бол ерхийлэгчийн тамгын газраас уццсан. Тэгээд хамгийн түрүүнд ерөөсөө жоохон сандраад гайхаад итгэхгүй. Тэгээд хамгийн түрүүнд аавдаа л хэлмээр санагдсан билээ. Тэгээд шууд аавдаа хэлээд тэгээд аав маань маш их баярлсан. Тэгэл аавынхаа тэр сайхан баярлж байгаа дуу хоолойг сонсоод яач юм тэр нөгөө сандарсан одоо итгэхгүй байсан бүх зүйл минь ингээл сарнилалаа болцсон шүү дээ. Гавьяат жүжигчин цолоор Мягмарын Бямба үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин. Манай аав ээж хоёр маань хоёулаа нэг нь зураач. Манай хоёул ер нь тийм уран, ер нь аав ээжийнхэн тэр сайхан одоо тэр авьяас нь надад бас жоохон ч ихсэн бас одоо цуснд минь байт юм болов. Тэгээд урлагийн хүн болно гэдэг бол нэг талаараа маш том хувь тавилан юм уу гэж би боддог. Бямбад орой минь төргий. Монгол улсын гавьяач жүжигчин гэдэг сайхан цал тэндгээр шагнагдсанд нь бас баяр хүргэе. Маш их баярлалаа. Зураач мань болохоор одоо яг одоо шинхэн гавьяатай одоо энэ үзэгсэлэнтэй энэ бүжигчин бүсгүй хараад ямар сэтгэлээр бас ямар цэцэг одоо зориулн зорж байгаа одоо хараахан мэдэхгүй байна. Энэ ярьцлагынхаа төгсгөлд бас зураач манаас юу бодож та юуг илэрхийлж бас ямар сэтгэл төрөөд ямар мэдрэмжээр зорж байгааг бас бодохгүй бас мэдэх баха. Одоо ингээд зураач хүн бол өөрийнхөө төр төсөөлж байгаа сэтгэл дотор байгаа зүйлээ бол ингээд сайхан цаасан дээр ингээд буулгачих чинь тийм ээ. Бүжигчд болохоор дотор тэр бодогдож байгаа тэр зүйлээ сэтгэлдээ тийм ээ альваа нэг зүйлийг бол өөрийн биеийн хилэмжээр ингэж дамжуулж хүмүүст бол хүргэдэг шүү дээ. Үндэсний урлагийн театрын одоо сэвждийн нэрэмжит яг энэ хүү бүжиг анги маань бол ариун баялаг одоо юм бүжгийн сан өмөрхтэй байгаа шүү дээ. Маш ариун байгаа. Тэгэхээр тэдгээр бүжиг дундаас гэдэг ч юм уу. Ер нь хамгийн их мэрэгжлийн одоо тэр нэг техник шаардсан бас уран бүтээл гэвэл ямар бүтээлийн нэрлэх вэ? Манай одоо сэвжид агшин бүжгүүд ахвалал ингээл хүн харахад ингээд нэг юм намлаг мөртлөө хамгийн хэцүү бүжиг гэж би боддог шүү дээ. Ер нь одоо хүртэл ингээл одоо 20 хэдэн жил ажилласан мөртлөө одоо хүртэл яг сэвжид агшийнхаа бүжгүүдийг хийх гэхээр ингээл жоохон чичрээстэй тэгээ жоохон юм сандралтай байдаг. Тэгэхээр удаан байх тусмаа бүжиг илүү хэцүү санагддаг. Үндэсний урлагийн театрт ингээд уран бүтээлч болоод тийм ээ мэрэгжлийн тэр одоо театрын босхийг алхаж явах тухайн цаг үе юу юм ямарсан бэ? Тэр цаг үед бас хамгийн анх тийм ээ хөтлөн авч ясан багш нь гэвэл бас хэнийг хэрлэх вэ? 9-р ангиасаа л ерөөсөө жил болгон чуулгад дадлахаар ажилладаг. Тэгээд ерөөсөө л тэр хамт олон ах эгч нар маань ингээл хүрээлэл авсан угаасаа л манай бүжигчин болно гээд бүгдээрээ л урайлах ингээд тосоо тавсан учраас тэр үед бас айгүй мундаг ах эгч нартайгээ багш нартайгаа нэгэн үед бас хамт ажилласандаа бас амар одоо азтай гэж би боддгийн. Тэгээд яг тэр үед бол одоо манай Монгол улсын гавьяач жүжигчин Зоригт багш маань
яг бүжигийн одоо репетитор багш байсан. Тэгээ багшийнхаа тэр сайхан сургаалуудыг ингээл одоо хүртэл ингээ бүжигээ хийх болгондоо энэ бүжигэн дээр багш ингэж хэлдэг байсан даа гэж бодоол. Сүүлийн үеийн одоо энэ орчин үеийн хөгжим гэхүү одоо энэ залуусын сонирхол за энэ бид бүхний бахархал бас одоо энэ Монгол бүжиг, үндэсний бүжгийг одоо тий орчин үеийн цагийг одоо энэ стил жанр руу хэрэг хөрвүүлэн бас бүжиглэж байна. Энэ цаг үед байгаа одоо хөгжмийн зохиолч, бүжиг дэглээч тий дуу хөгжим ингээл бүгдээрээ яг энэ цаг үед байгаа хүмүүс маань бас яг энэ уран бүтээлүүд дээр ингээ илүү төлхөө ажиллаж эхэлж байгаа. Тэгээд бас маш их ингээд нөгөө шинэлэг уур амьсгал тэ тоглолтууд болж байна. Гой хөгжмийн номерууд гарч ийн, шин гой залуу бүжиг дэглээчдийн бүжгүүд бас гарч ийн. Монгол бүжиглэх залуусын сонирхол хэрэг байх шиг байна. Сая яг нөгөө манай урлагийн гавь цэцгэлтэн Баярбаатар багш маань жорон гээд олон улсын тэмцээн болсон. Тэгээ яг энэ дээр шүүгчээр суусан. Тэгээд яг шүүгчээр сууж ахтаа тунгаан бодж илаа. Бараг 4-5 настай хүүхдүүдээс ахуулаад ингээд 40, 50, 60 настай хүмүүс ингээд хүртэл одоо хичээлж байна. Тэгэхээр одоо үнэхээр бүжгийн урлаг бол Монголд даяараа ингээд тархсан байна. Хүмүүс маш их дуртай байна. Миний хувьд маш их одоо баясгал төрж илаа. Үзэгчид бид бүхэн одоо ингээл Монгол бүжигээр нь илүүтэй мэдээд байдаг. Гэхдээ илүү одоо Латин Америк гэдэг юм уу? Одоо спортын бүжиг бол одоо манай бас монголчуудаас дэлхийдээс амжилттай бас одоо энэ спорт бүжигийн төрөлөөс амжилттай өрсөлдөд байна. Таны бас өөрийн бас арай нөгөө талын бас сонирхол нь юу байдаг вэ? Ер нь орчин үеийн бүжигтэй айгуу дуртай. Тэгээд хөгжим бүжиг төгсөөс өмнө нас октоодын тийм бүжгийн хамтлаг байлаа. Техно бүжиг. Ер нь уран бүтээлч хүнтэй бас ханилсан ханыхын талаараас ярмаар байна л да. Ер нь хүн нөгөө нэг арт талдаа санаа зовох зүйл нь багасаад эхлэх юм бол яг урт тавьсан тэр зорилгынхад л арай илүү ингэж бас явах. Одоо нөгөө 50% хийх байсан бол тэгээд тэрнийг илүү 80%, 100% ингэж бүх зүрх сэтгэлээ зориулж чадна. Ямарваа нэгэн юм руу санаа зовхгүй те яана ингэнэ гэхгүй гэ бүрэн зориулж чаддаг юм бэлээ. Манай хүн чинь бас цэргийн хүн учраас харцаар нь баг ингээ уншчихдээ. Ер нь аль надад хэлдэг ингээл би бас заримдаа ингээд ёо гээл жоохон ядардаг ч юм уу нөө хөл гар өвддөг ч юм уу те мэдээж хэрэг бас хүн юм болохоор тиймэрхүү юм тохиолдно. Тэгэхэд чи хамгийн аз жаргалтай мэрэгжил сонгоод ийм сайхан ажил хийдэн штэ гэж. Тэгэхэд чинь одоо миний мэрэгжил гэхэд те дандаа л хүний зовлонг би сонсдог. Тэгэхэд надад ямар хэцүү байх вэ те дандаа л хүний зовлон л надад ирж идэг. Та нар тэгэхэд дандаа хүмүүс гоё аз жаргалтай инээж алга ташлтыг мэдэрч идэг ийм сайхан мэрэгжил штэ. Үнэхээр сайхан шүү гэж манай хүн тэгдэг. Хамгийн том тайз гэж нэрлэвэл аль улсын ямар тайзыг бас нэрлэхээр урлагийн гой буйнаар дэлхийн одоо маш том театрууд дээр очиж бүжиглэж илаа, тоглож илаа. Тэгээд хамгийн сүрдсэн бол нөгөө Колизм. Английн Колизмын театр. Стаж нь ингээд бүр хүрхгүй авч байгаа. Айгуу том. Тэгээ гаднаас нь харахад зүгээр нэг халгаар л орчиж байгаа. Тэгээ ороод ингээд тэр одоо хичнээн 2 бараг 5,000 хүний судалтай хаа гэл салгалаа бүр ингээд чичрээд бүр амар сүрдт юм блэ тэр бол бүр ярингууд баг ингээд чичрэхэд байгаа юм шиг. Үнэхээр бүр гайхалтай театр байсан. Яг тийм үед өөрийгөө яаж тайвшруулдаг вэ? Сэтгэл зүйтэйгээ яаж ажилтдаг вэ?
Тэгэл бөө юм болно бөөн дайм болсон шүү дээ дотроо өрснөрөө үгүй чи болооч гэлээ яна би яагаад энэ гэл дотроо ингээл бөөн өрс юм болно тэгж аал ямар ч зүйл хөгжим ихлээл тэгэл нэг сайхан хөөх гэж амьсгаа авч байгаа л тэгэл гар нэг мэт тэгэл дууссан биз. Тэр гадны үзэгчид бас хэрхэн хүлээж авч байна. Бүгд ингээ суулаасаа босоод алгад штеп. Одоо Солонгосын бас маш том театрт бүжгэлжсэн, Башиа театрт бүжгэлжээлээ, Совдон хиттийн Совдон театруудад ингээд явах болгонд ямар гоё юм бэ гэж бүгд ингээд гоё суудлаасаа босоод алгад штеп. Гэдэг бол үнэхээр одоо тэр хүмүүст үнэхээр их таалагдсан учраас л одоо тийм үйлдэл гаргасан болов уу гэж боддог. Эрхэмсэг бүжгийн хамтлагаа бас сайхан танилцуулаач. Одоо манай эрхэмсэг хамтлагч нь 15 жил болсон. Эрхэмсэг гэдэг нэрийг бол манай хөдөлмөрийн баатар ардын жүжигч Сүхбаатар багш маань өгчээсэн. Анх үүсгэн байгуулсан хүн нь бол манай Монгол Улсын консерваторийн одоо бүжгийн багш, ардын бүжгийн багш, олон ардын бүжгийн багш, Монгол Улсын соёлын төрөөний ажилтан Цэцгээгээд ихч маань байгаа. Яг манай одоо хөгжим бүжгийн дээдлийн анги байла. Одоо бол бид хэд 8 л байгаа. Бүжигчин гэхээс гадна хоёрдугаар сэдв рүү орох гэдэг байгаа шүү дээ. Бас дэлгэцийн уран бүтээлч хүн шүү дээ тийм ээ. Бараг 10-д кино. Тий одоо болгон гарах 10 гаруй байна. Сүүлийн уран бүтээл тэгвэл ямар кино вэ? Тэр одоо хэлж болох юм байна. Арай гараагүй нөө. Арай гараагүй. Тэгээд яг өнгөрсөн 6 сард. Ер нь бараг 4-5 жил кинон тоглоог байж байгаа сая. Тоглосон. Тоглогчоо киноныхаа хувьд одоо тэр зохиолын одоо харж байгаа одоо цэрлэг цэцгсийн хөлөмжил ховсол продакшных байсан. Одоо тоглож байгаанаас ховсол продакшных. Тэгэхээр ер нь илүүтэй нэг тийм хөнгөн инээдмийн жанр юм биш арай нэг жоохон түүхэнж гэх юм уу одоо тэр зохиолоос нэг анхаардаг байх л та. Аль талын ер нь зохиолыг анхаарч тэр киноны одоо тэр зохиолыг тэр дүрийг бас хүлээн зөвшөөрч саналыг бас авч байгаа. Ер нь бол яг нэг намайг яг ингэж зорж сонгоод тэгээд яг тэр дүр дээр нь би яг сайн тохирж гин үгүй юу гэдгийг хамгийн түрүүнд хардаг. Тэгээд ерөөхдөө тэр киноныхаа зохиолыг ерөөхдөө нь харж байгаа л тэгэл яг л өөрөө тохирохоор байвал тэгэл тоглож. Хэдэн жил болж иж за би одоо нэг хамт бүжиглж байгаа хүмүүсээ нэг арай нэг мэдэрдэг болчлоо. За энэ нэг бүжгийг би ямар ч нэг өөртөө бүр ингээ бий болгоод оруулчлаа гэдэг ч юм уу тийм ээ. Бүжигчтэй тэгдэм байдаг шүү дээ. Өөрөө л ингээ хөдлөө явчихдаг шүү дээ. Дараагийнх нь хөдөлгөө гэдэг ч юм уу тийм. Тэр шиг яг тийм болтлоо яг хэдэн жилийг зориулсан гэж ер нь бодож байна вэ? Манай зоригт багш хэлдэг гэсэн. Ер нь бол бүжигчин болох эхлээд нөгөө маасанда маш сайн бүжиглж иж солист бүжигчин болдог. Би бинийг эгнээ зэрэгцээгээ мэдрэхээс ахуулаад одоо шууд эхэлдэг. Ингээл энэ талаасаа ингээд нэг булангаас ингээд сигнал явахад нэг нь л илүү гарчвал тэгэл бидний тэр олон сарын хөдөлмөр байхгүй болчихно. Тэгэхээр ерөөсөө хамгийн гол нь эгнээ зэрэгцээгээ мэдрэх, дээрэс нь илүү хийж гинөө, дутуу хийж гинөө, тэрэн дээр яг тэнцүү тойл, ягаад тойл байдیں۔ Тэгээ тэрийг харж бид нар жигдрэлттэй байх хэрэгтэй, бүгд яг адилхан байх хэрэгтэй гэдгээс ахуулаад эхэлдэг. Ер нь бол нэг 5 жилээс дээш ажиллаж ижил яг нэг одоо л нэг жоохон мэдэрч эхэлж ин даа л гэж боддог. Тэгэхээр ер нь одоо ч гэсэн бид нэр ингээд олон жил ажилласан байсан, шинэ залуу байсан ялгаа байхгүй. Одоо ч гэсэн л яг л игнээ зэрэг байнгын тэр мэдрэмжийг авч тэр хитрхи нөгөө өөрийнхөө эмоцийг түлхүү гаргачих юм бол тэгэл ерөөсө бүх юм алдагдчихна. Бараг л 7-8 мэдрхүүгээ ажиллуулж явахгүй болохгүй. Тэгэхээр гоцлол бүжигчин байна гэхээр бүр илүү энерги бас чардах болоо гэж бодож байна тийм ээ. Ер нь ингээд тайсан дээр яг тухайн тэр одоо бүжгийн жүжиг юм байдаг ч юм уу тэр яг нэг гол дүрийг бүтээчээд гоцолчоод тайзнаас буухад гэдэг ч юм уу. Ер нь хэр их энерги, хэр их эрч хүч зарцуулсан юм шиг санагддаг бай. Маш их энерги гардаг. Тэгээд яг тухайн үед бол ингээд солист байлаа гэхэд
хийдгээсээ 100 дахин илүү хийх ёстой. Тэгээ гүйцэтгэлийн хувьд, дээрээс нь сэтгэл зүйн хувьд, тэгээ эмоцтэй хаана яаж гоё эмоцлох уу гэдгийг бас төлөвлөх ёстой. Тэгээд багш нар маань бас зааж сургадаг. 2025 он бол одоо үндэсний урлагийн их театрын одоо 75 жил. За Эрхэмсэг бүжгийн хамтлаг маань уран бүтээлээ гэж бас ширхэг киноны мэдээллийг бас бит хоёроос мэдээд авчлаа үзэгчдэг хамт. 2026 оноо одоо бас уран бүтээлээ одоо яаж төлөвлөж байна? Ямар зорилготой бас ажиллахаар байгаа вэ? 5 сарын 11-нд би бас миний ертөнцгээд өөрийнхөө тоглолтыг би даасан тоглолтыг хийсэн. Тэрэн дээрээ бас дуулаад клипчүүлээд тэгээд хит уран бүтээлүүд хийсэн. Тэгээд тэрийгэ үргэлжлүүлээд бас нэг тийм уран бүтээл хийн гэж бодож байгаа. Нэг одоо дуу маань айгүйх хүнд хүрээд тэрнээс бас одоо урамшаад дараагийнхаа уран бүтээлүүдийг хийнэ гэж бодож байгаа. Зэрлэг цэцгсэн үлэмжид тоглоод тэр үеэс тэрний өмнө юм байна. Яг 2010 оноос хойш нэг өөрийгөө ингээд голоод тэгээд янз янзын сургалтанд сууж явж агаад би гинт ер нь ингээд би урлагийн хүн болсон тий. Урлагийн хүн болсон хүн чинь одоо өөрөөсөө хийж гарч болох одоо юу гэдэг тэр болгоныг одоо оролдож хийж чадах хэрэгтэй гэж боддог байсан. Тэгэл ингээл янз янзын юм оролдсон, сургалтын суун ингээл тэр болгон маань эргээд надад бас ингээд одоо ээж аав маань хэдэг штэ тэг хүний сурсан юмыг хийн ч ингээ булаагаад авдгуумаа гэд ярьдаг. Тэр бол ингээд миний хатуу одоо амьдралын хатуу дүрэн байлаа. Энэ бүхний ард ер нь бол манай үндэсний урлагийн их театрын 75 жилийг одоо бүтээлцсэн тэр азай буурлууд маань ахмадууд маань байгааг бол одоо бид нар бол өдөөд ийм байхгүй байсан баг. Одоо манай үндэсний урлагийн их театрын гол өрөө бол бид нэг зүрх гэдэг. Тэгээд үнэхээр нэг зүрх шиг байж чаддаг сайхан хамт олондоо маш их хайртай шүү гэж хэлээ. За ингээд бид бас баггүй хугацаанд ярилцлаа тийм энэ хугацаанд зураач мад ер нь барыг зураг дуусчих шиг байна. За таныг бас ямар зураг зурж байгаа бол манай хоёр бас ярилж байгаа. Би бас хажуунаас нь бас хажууханд тань руу бас яарад байлаа. Тэгээд ямар зураг зурсан болоо гэд. Алтан зул цэцэг гэж байдаг байхгүй. Тэр цэцгнээс ерөөд нэг санаа аваад тэгээд энэ баартай цэцгийг нэг жоохон тийм цохомж маягтай ингээ хийгээд тийм зөөлөн тоон дотроос цэцгнүүд нь маань ингээ харагдаж байгаагаар тий. За маш гоё цэцэг байна тий. Баартай цэцэг шүү. За тэгээд ерөөдөө яг нэг дараагаар нь ингээ нэг хатгатаар нь ингээ гоё жаазлаад бариад яачих болох. За баяр юм бэ. Үзэгч та бүхэндээ дараагийн зочноо бас уулзуулахад бэлэн болоод байна. Тэгээд нэвтрүүлэх эхэндээ бас бид бүхэн бас зочноо танилцуулсан байгаа. Тэгээд Монголын урчуудын эвлэлийн
гишүүн, зураач, даваа нэм байгаа. Тэгээд энэхүү сайхан цэцгүүдийг зурсан. За эхний зочинд манаас тэгээ гавьяаж үсчим Бямбад манаас сайхан цэцэг зурж бас бэлгэлсэн. Ерөнхийдөө зочны маань хараад яг тэр алтан зул цэцгийг зурья гэдэг ер нь бодол төрсөн үү? Хүмүүсийг харна, дээрээс нь орчноо мэдэрнэ гэл те. Янз янз л байдаг л та. Тэгээд ер нь алтан зул цэцэг чи өөрөө их гоё цэцэг байт юм билээ бас. Монгол дургадаг ховор цэцгүүд нэг шүү дээ. Зураг болгоо одоо нэртэй та одоо сая одоо 6 нэрлээл те нарлаг нэрлээд өглөө. Одоо энд хойноос үзэгсэлнтэй бас нэлээд том хэмжээний зургнууд байна. Энэ 5 зургуудад тавуулаа нэртэй юу эсвэл сая та бас онцгойлоо нэр өгье гэд өгч юм. Гэхдээ ер нь гэхдээ энэ зургнууд ч өөрсдөө ингээд зурхтаа одоо нэртэй л байна л да. Одоо жишээлбэл энэ хэтлээ өглөө гэх юм ихтэй. Гэхдээ ер нь бол сакура цэцэг шүү дээ энэ чинь ингээд. Сакура цэцэг одоо тэр ардталт байгаа хос ван симбрүү цэцэг ботхон дэнгэр хайрхан буюу одоо очроо хайрхантай холбож зурсан. Ван симбрүү цэцэг чи өөрөө нэг өндөрлөх газар ургадаг маш ховор цэцгүүдийн нэг шүү дээ бас Монгол дурганд. Ялангуяа энэ ботхон дэнгэр хайрхны өдөө дээр савдгуудаар нэг их ургадаг. Ер нь уран бүтээлч дундаа бол би бас сонсч байсан л да. Цэцгийн даваа юм гэж одоо нэрлэдэг тийм ээ. Цэцэг гэдгээрээ одоо нэгээс нь баг авг нь болж яваад шүү дээ. Тэгэхээр ер нь хизэнээс эхэлж одоо энэ сайхан уран бүтээлүүдийг ер нь тойрож эхэлсэн юм бэ. За би 2004 он 5 оноос эхлээд од төрслөг урлаг дизайн технологийн дээд сургууль гээд тэр сургуулийг орон зургийн мэрэгчлэр элсэн ороод Бацраг багш болон Хариун болдог нэлээд багш нарын бас шавн болоод төгссөн л дөө. 2000 одоо ер нь тэгэл 5 6 7 оноос эхлэл цэцэг гэдэг зүйлийг бол анх ингээд сонирхол дэваа. Би нэг анх нөгөө сэтэл нь юу гэдэг бол нөгөө нэг албан байгууллагууд яг тэр үед чинь бас нэг гайгүй газруудаар ингээд оронгууд үүдэндээ ингээд лофи хэсгээр лаг гойгоо цэцэгнүүд байсан төс. Тэгээд вау ямар гоё юм бэ гэл. Тэгээд энэ чинь нөгөө олон харьцуултууд байгаа л да. Тэгээд заримдаа ингээд талбай малбай дээр чинь ингээд зураг зураал ингээд навроос татвар хийгээ байж хатар чинь хүмүүс ч ингээл хоорондоо нэгэндээ цэцэг өгч байгаа тий. Тэгэл ингээл ажаал хахад заа. Тэр нэг зарим нь одоо юу гэдэг яг цэцэг амьд цэцэг гэдэг чинь болохоор тухайн үеийн сэтгэл байдаг байхгүй. Хүндээ яг май өглөө хүн авлаа өнөртлээ вау гээл тий. Тэгэл гисэг хугацааны дараа жингээ харангуут нь үзэсгий чинь ингээ хайдсан тий. Дээрээс нь гიშиж мишгэ хайдсан ингээ хайдсан байдаг. Тэгээд би одоо за энийг тгүүлэр нэг уран зургаар яг төсөөлвөл яагаад зурх вэ гээл тий. Тэрнээс хойш одоо ингээл цэцэг гэдэг зүйлээ чи одоо тасралтгүй зур одоо би чи бараг 20 жил цэцэг гэдэг зүйлтэй нэрлэж байна. Тэгээд 8 9 удаа би даас үзэсгэлэн гаргасан. Хамгийн ихний үзэсгэлэн болохдоор цэцгэн зөөрлөлгээд тэгээд дараа нь хатан цэцэг гээд тэгээд хэнцэр цэцгэс 1 2 3 4 5 6 гэдэг ингэ явж байгаа. Тий. Тэгэхээр одоо энэ бараг 20 жил зурж байна. Тэгэхээр ерөнхийдөө за яг хөө цэцгийн одоо нөгөө нэршил гэдэг ч юм уу тийм ээ төрөл зүйлийн хувьд олон байж болох ч гэсэн ер нь ингээд жоох юм давтагдах тийм зүйлсүүд байх уу. Аль эсвэл бол одоо юу гэдэг зөвхөн өөрийнхөө сэтгэл санаанд одоо тэр дотоод сэтгэлд буусан яг нэг юм цэцгийн бас нэг юм төрөх вэ штэ. Тийм зүйлээ илүүтэй их ингэж ер нь буулгахгүй. Тэг ер нь одоо ингэдэг байхгүй. Би нөгөө юм харах айгуу дургу. Одоо цэцэг гэдэг зүйлээ чи та яг ингээд нэг сакура цэцгийг одоо ингээд нэг амьдаар нэг ингээ харжлаа. Ийм цэцэг үүд юм тий. Тэгээ дараагаар нэг явж байгаа нэг тархиндаа боловсруулдаг байхгүй. Тэгээ зурхад бол би нэх боддог. Хамгийн гол нь санаа эдгийг чи олно гэдэг чи айгүй чухал байхгүй. Би яг энэ цэцгийг одоо ингээд танаар зуруулмаар байна гэдэг нэг миний зурсан зургийг ингээд хүмүүс заримдаа бариад ирдэг байхгүй. Одоог нь бариад та яг энэ цэцэг шиг надаа ингээд үгүй яг адилхан зурнаж байхгүй шүү дээ. Тэгвэл яг адилхан. Ягаад гэвэл нөгөө миний зурсан цэцэгнүүд ч нөгөө юу гэдэг юм те нөгөө тухайн үеийн наастраар маш хурдтай явагддаг. Техник ажиллагаа, арга ажиллагаанууд нь те яг нөгөө сэтгэл одоо яг тухайн үеийнхаа сэтгэлдлээрээ газ болгочдөг байхгүй. Тэгэхээр тэр мэдрэмж чинь дахиад олддог байхгүй. Зурхад ер нь гэхдээ хэцүү цэцэг гэж бас байгаа. Зурхад амархан буюу ер нь жоох ойлгомжтой гэж бас байдаг шин. Одоо би энэ томор зурчаад байгаа болохоос цагаан уус цэцэг чинь бол одоо яг сүмдэр яг амьдрал дээр байгаль дээр урах нь бол жоохоо шүү дээ юм жижиггээ. Ван симбрүүн эсрэгээр мангар том байхгүй. Ер нь бол гэхдээ би нэг юмыг нэг гоё нэг мэдрэмжийн яг нэг сэтгэлдлийг л тэмдэглэх аягүй дуртай гэх юм. Арга аргачлалгааны хувьд ямар арга аргачлалгааг түлхүү барьдаг вэ? Яг хоо тосон бодог бол нийтлэг одоо тэгэл манайхан чи Ван Гогийн бодог, Рембрандт гэдэг янз янзын бодгууд майрын сэтгэл хэрэгжилж байна л. Би бол аль альнийг л хэрэгэлдэг. Одоо нэг ширхэг навчин дээр хүртэл ингээд нэг олдтой юм нэг одоо яавал хурдан бөгөөд гой тодорхой харагдах уу гэдэг тэр гой элементийг олоод авцсан тохиолдолд айгүй их өөртөө баярлдаг байхгүй чинь.
хойноогоо зураг хэмжээ нь одоо хэдийн хэмжээтэй вэ? Энэ 140-80-тай байна. Тийм. 140-80-тай. 140-80-тай. Таны ер нь зурж исэн хамгийн том зурагны хэмжээ одоо хэр зэрэг байдаг вэ? Янз байгаа. Би ч 7 м-тэй, 8 м-тэй өчнөө олон янз янзын юм хийсэн ер нь. Одоо уран бүтээлчдийг тодорхойлох бас нэг зүйл нь ялангуяа яг энэ уран зураг дээр шүү дээ тийм нөгөө өнгө гэдэг зүйл бас их чухал байдаг болов. Тэгэлгүй яхаа сүүлийн үе одоо нөгөө интерьер экстерьер одоо янз бүрийн нөгөө хүмүүсийн бас сэтгэлгээч бас ингээ хувьслаад жоохон тийм завсрын өнгө мөнгө те нэг тийм жоохон сааралдуу ч юм уу эсвэл одоо юм нэг номин ногоон өнгө мөнгө ч юм одоо сүүлийн үед бас ийм өнгөнд хүмүүс ч аяг их дуртай болоод шүү дээ. Одоо энэ яг зураг бол зургад чинь нөгөө эн чинь өөрөө бол тосон будгийн зураг чинь технологи нь бас арай өөр нөгөөдүүлээсээ бодох юм бол. Одоо жишээлбэл тосон будаг чинь хүндээсээ хөнгөрж явдаг. Усан будаг бол хөнгөнөөсөө хүндрэж явдаг байхгүй. Ингээд нөгөө технологиуд нь дотроо өөр байдаг л да. Яг би нэг тийм хар ногоон өнгө ч юм хар гөх өнгө ч юм яг тэр нэг бороотой зураг мургаа яг тийм өнгөнд зурдаг бол тэр өнгөнүүттэй л айгүй тийм үгдүүд хайртай. Гүнд жоохон тийм дулаахан ахтай санагдаад байдаг. Бас нөгөө талаас одоо зураг сонирхож байгаа одоо сонирхогч нараа ч юм уу захиалагч нараа бас бодох байлгүй дээ. Одоо тухайн үед одоо бас ингээл намрын өнгө тренд болдог ч юм уу загвараар ч юм уу ингээл хийт болоод ирдэг шүү дээ хүмүүс ингээл тэр өнгөрөө анхаарал энэ одоо 25 жилийн өнгө гэдэг. 25 оны өнгө бол те 8 ногоон байна ч гэдэм үү сэлнэл ягаан байна гэл. Тэгэхээр тэр тал руугаа бас ингээд хөрвүүлж орох тохиолдол байдаг. Тий яг байна л да. Одоо жишээлбэл би нэг говь компанитай одоо бас нөгөө гэрээ байгуулсан л та нэг зурган дээр одоо миний нэг чайлан дээр хороолтон дээр миний зургууд одоо хардаг. Тэр чинь тэгэл бас яг нөгөө ховч яг нөгөө одоо нэг хавар болоод ирэнгүүт нөгөө аялал жуулчлалын бүс төргээл тэгэл нэг гоё нэг хаврын өнгө мөнгө гэдэг ч юм уу тийм хөтөр юм уу бас гаргах юм л та. Тэр чинь тэгээ удирдлаараа тэгээ тэр чинь ер нь бол тэр одоо улс их орны ч юм уу ер нь бол тухайн нэг цаг моментийн өнгийг бол одоо ингээ манай нэг дизайнерууд л тодорхойлдог баг тийм. Одоо уран бүтээлч нар бол юу гэдгийг натуурт гараад гэдэг ч юм яг тэр байгаль дээр нь сууж агаад ингээд таталбар хийх гэдэг ч юм уу тий. Тэр нь ингээд бидрийг илүү их ингэж хөгжүүлд юм аа, илүү их ур чадвар суулгад юм аа. Яг тэр тухайн цаг мөчийг яг ингээд одоо хар зургаарч хамаагүй тийм ингээд тэмдэглээд авах нь илүү их ингээд одоо өөр өгөөчтэй байдаг юм аа гэдэг. Байгаль өөрөө багш юм аа гэж ярьдаг шүү дээ. Яг гой байгаль дээр нь очиод зурсан зураг урлан дотроо ингээд нэг санаа аваад ч юм уу, бото зургийг хараад ч юм ингээд хийсэн зураг хоёр бүр тэнгэр газар шиг ялгаатай. Түр урхын ам дээр чинь хос моднуудыг бас нэлээ их зурсан хос мод. Хос мод ч өөрөө бас их гоё. Тэнгэрийн мод гэж шүтэж явд юм билээ. Гэр бүлийнх нь хүн бас зураач. Тийм манай гэр бүлийн хүн бас зураач. Баяр цэцэг гэдэг одоо яг ер нь бол Монголд одоо ихэвчлэн морь реалист одоо яг чиглэлээр зурж байгаа морь хөрөг гэх хэмжлэнгээр тиймэрхүү чиглэлээр зурдаг. Хоёр гэхдээ нэг нүхтг юм биш үү? Эрэгтэй цэцэг зураад. Харин тий ер нь бол энэ болохоор морь зурдаг гэр бүлээ. Бас тэгэл яг хоо ч одоо 21-р зуунд одоо бас нэг жоохон маркетинг аваад. Би одоо өөрөө их нэртэй хэлдэг байхгүй болсон гэвэл тэр хоорондоо ярилцсан бол ямар хазар хоёлаа ингээ уран бүтээлч болов. Ямар хазар хоёлаа зураач болов тий. Энд чинь зураач гэдэг чинь зүгээр нэг зураг зураад зараад ингээ явах тийм нэрсэл биш байхгүй. Би тэр чинь нэгсэндээ их орондоо бас түүх хийчихэж байгаа юм байна. Одоо энэ цэцэг гэдэг зүйл чинь одоо юу гэдэг юм бэ тэр сонгодгууд үед 17 дугаар 100 муунд ч одоо жишээлбэл нэгсэндээ дандаа ваартай нэг юм сонгодог ингээд нэг юм баригдмал байсан бол одоо энэ цэцэг гэдэг зүйлийг чинь бүр гой задлаад аарнаас нь аваа тий ингээд бүр янз янзаар одоо ингээд зохиомжлоод бүр ингээд дэлхийн нийтээр бүр янз янзаар хийдэг болж шүү дээ. Гэрэл зурагнаас за тэгээд яг тэр тухайн цаг үед бас хийгдчихсэн хувцас идэл хэрэглэл за тэр археологийн олдороос гарч ирж байгаа тийм ээ тэр дүр дүрслэл тэр болгоноос нь бас ингээд тэр тухайн зууны тодорхойлж чинь дээрээс нь тэр хийц хэлбэрийг хараад ямар уран бүтээлч нартай байсан тэр уран бүтээлчдийн сэтгэлгээ нь ямар байсан юм бэ гэдэг зүйлийг олоод харч чинь тэгэхээр өнөөдөр энэ бүтээгдэж байгаа зүйлүүд магадгүй 100 жилийн дараа аль нэг цэцгийн ч юм уу бүр ингээд устдад үгүй болчихыг хинж үүсэхгүй байхгүй тийм ээ тэгэхээр за Ван Симбрүү гэхэд ийм цэцэг байсан юм байна гэдэг ч юм уу. Яг тэр дүр
дүрслэлийг дээрээс нь Монголын уран бүтээлчдийн тэр ур ухааныг бол тэр бүтээлээс ингээд харах бүрэн боломжтой болчихж шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь яг энэ бүтээлийг за би ингээд магадгүй гэртээ аваад тавилаа гэхэд хадгалалт, хамгаалалт гэдэг юм уу бас чухал байдаг болов. Тэгэлгүй яг одоо нөгөө ядчил нөгөө нэг чийгшил багтай тий. Хитрхи бас хуур ашил бас байж болохгүй. Хитрхи наранд бас тавьж болохгүй гэдэг. Яг нэг тухайн нэг одоо тохирсон яг нэг тийм температур тавьдаг байхгүй. Заримдаа бүр хитрхи хуур ашилтай бол доор нь мэдээж одоо унтаа ус тавьж жоохон чийгшүүлнэ тий. Ингээд нэг хадгалах юм ч одоо өөрөө бас учиртай байна л да. Одоо энэ зургнуудад насжилт гэвэл одоо хэдэн жилийн хэрэг хугацаатай гэж үзэж байгаа. Ер нь бол гайгүй баха. Ямар ч байсан хүн ингээ гой хадгалж чадах юм бол байж л хохроо авчихгүй л байна. Одоо хэдэн хүүхэдтэй вэ? Одоо 2 хүүхэдтэй. Хүүхдүүд нь зурж байна уу? Манай 2 хүүхэд бол одоо хоёулаа аюу сайн зурна. Одоо том нь болохоор тонмол эрдэнэ болохоор одоо 15 хүрч байгаа. Тэгэл ер нь зураг ээжигээ дуурайсан бүр аюу нямбай зурна. Нэг зураг барьж авал бүтэн өдржөнгөө зурна. Тэрэндээ бүр өстэй. Тэгээ ингээ харахтаа ч бүр усны ширхэг мэрхэг вау гэтэл бүр мангар нарийн хийсэн баг. Энэ зураач нар маань ер нь одоо энэ төсөөллөө энэ сэтгэн бодох чадвараа ч юм уу тий яаж илүү хөгжүүлдэг юм. Одоо ингээд зураг зурагч хүмүүс маань тий одоо энэ төсөөллөө одоо ингээд хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Фантазлж ч юм уу. Тэгэхээр одоо яг ер нь бол аргачлал бол янз байдаг. Одоо жишээлбэл яг сургалтанд бол одоо манай одоо жишээл багш тэр гэдэг бол одоо ингээд уран зургийн хүүхдүүд ингээд сууж илаа гэж бодоход дунд нь ингээд нэг юм цаас ингээд базаа ингээд хайждаг ч юм уу тий. Тэгээ ингээд хар гэдэг. Тэгээ ингээд харангуут л тэрнийг аваа явчихдаг. Тэгээ ирэхэд наад цаасаа зурцсан байгаараа яг ямар гэлбэр формтой байсан тий. Энд чинь ингээд нэг сэтгхүүгээ сайжруулж эхэлж байгаа байхгүй. Эсвэл нэг юм сандал ч юм уу тий ингээд тавиад энэ хүрээ толгой ч юм уу ингээд тавиад тий ингээд янз янзаар ингээд юмнууд ингээд натурморт ингээд тавьдаг байхгүй. Тэгээ 50 гутлаа ингээд за бүгдээрээ 10 минут ажиллацгаа гэх тий ингээд бүгдээрээ ингээд хараад 10 минут тэр өнгө форм тий тэгээ тэр хөдөлгөөн ямар бүгдийг ингээд ажиад дуусан гутал ирээд даавар бүтэж явж. Би ч нэг өсөндөө нэг сэтгхүүгийн сайжруулах гэдэг шүү дээ. Төсөөлөл ойлголтол тийм байна. Намайг оюутан баг би ингээд нэг тэр нэг манай нэг урчуудын хөвөл яг тэр нэг А байр, Б байр гэж байдаг байхгүй. Тэрний ингээд хамд ингээд нэг шаврнууд нь ингээд хавгуурцсан заа. Тэгэл ингээд харангуут пүү тэнд ч бүхэл бүтэн бүр уран зураг. Тэгэл хараад гайхаа энэ ч тоо. Тэгэл тэндээс чи ингээд идэ санаагаа авч байгаа. Тэр сарлаг марлагтай хүн мөн цаана гэр мэр тэнд зүгээр үүсдэг. Гайчин юм болж байгаа байхгүй. Бороо орсны дараагаар тэр нэг шалбаагийн дээр туссан тэр нэг тусгал мусгалууд тий. Тэгээ ер нь нөгөө нэг мэдрэмж гэдэг чи одоо би хэлэхэд тусгал тий. Тэгэнгүүт л хажуугаар нэг мотоциклтэй хүн ч юм уу гараа дахин гутлыг ус ч нэг жоохоо өсрөнгөт тэр сарниж байгаа дүрслэл гэдэр гэдэг. Энэ болгоны чи ингээд зүгээр ингээд аждаг байхгүй зүгээр. Маа нэг найз ярьжсэн л да одоо урд яг нөгөө циркийн мэргэжлэрээ одоо ажилладаг юм баггүй. Тэгэхэд тэнд болохоор одоо ингэж нэг урлагийн бүтээл одоо туйрах боломжтой яг тийм одоо газрууд нь илүү их ингэ нээгдэж байна. Тэнд амьдарч ажиллаж байгаа хүмүүс нь урлагийн альч төрлөөр байдаг юм уу? Өөрөө сонирхоод суралцах тэр боломжийн тэр одоо нөгөө байгууламжийг гол нь бий болгоод байна гэнэ л дээ. Тэгээ яагаад тэгж байгаа ингэ тэнгүүд за манай хүн ам бол одоо хангалттай өссөн. Эдийн засаг хангалттай болчлоо. Одоо бид хүмүүсээ соён гэгэрүүлэх хэрэгтэй болчиход байна. Ухамсартай тулж ажиллах хэрэгтэй болчиход байна гэдэг үднэс унтаад босох хооронд нь шинэ барилга байгууламжууд. Гадны улсууд бол хүмүүсийнхаа сэтгэлгээрээ тэгж их тулж одоо ажиллаж эхэлж байна шүү дээ. Тэгэхээр манай одоо бас юу гэдэг уран бүтээлчд маань гэдэг юм уу? Эсвэл бол бид нэр өнөөдөр яг ямар зүйлийг илүүтэй хийх юм бол энэ Монголын арт хүмүүс, энэ Монголын хүүхэд багчууд ер нь ингэж энэ урлагийн альч төрөл байдгийг өөрийнхөө тэр сонирхшаа төрөл рүү илүү их ингэж татагдаж тэрүүгээрээ хичээлэх боломжтой гэж бодож байгаа бол дор дорноо ингээ манай уран бүтээлч нар бол ингээд юм хийгээл байгаа. Ер нь бол уран бүтээлээ хийгээл. Биднэрт одоо юу гэдгийг те маш том орон зай байвал биднэрт бол яг манай Монголын уран бүтээлч нарт сэтгэлгээ нь бол байгаа шүү. Чадвар нь бол байгаа. Би бол тэгж л хардаг. Манайхан эцэг эхчүүд амралтын өдрөөрөө энэ уран зургийнхаа галерей одоо Чингис хаан музей гэдээ гоё юм байгуулагдчихлаа шүү дээ. Энэ музей этрээ маш сайн үзүүлж тэгээд тэр музей этрээ үзүүлэхийн тулд тэр хүүхдээ маш гоё хувцаслаж тий. Хоёлаа одоо ингээ өнөөдөр Чингис хаан музей үзэж штэ тий. Эн чинь ингээд ийм учиртай. Энэ айгүй одоо эрхэм нандин ийм зүйл
манай Монгол улсын өв уламжлал түүх соёл маань байгаа. Тэгэхээр энийг очиж үзэхийн тулд миний хүн хамгийн гоё хувцас өмсөх хэрэгтэй гэдэг. Тийм гоё соёлоодыг бий болгох хэрэгтэй юм шиг байгаа юм л да. Тэр гоё үндэснийхээ галерейнуудыг, музейнуудыг сайн үзүүлж, сайн тайлбарлаж өгч л гэж хэлдэг би хэлмээр. Тэр айгүй чухал шүү. Ер нь бол тэндээсээ л Монгол улсаа таньж эхлэн шүү дээ яг үнэндээ. Та бас одоо тухайн бас үзэсгэлэн бас гаргах уу энэ сайхан цэцгүүдэрээ. Би одоо энэ оны 26 оны 2 сарын сүүлчээрээ 3 сар болгонд үзэсгэлэн гаргадээ. Одоо энэ жил бараг 9 дахь удаага байна уу 10 дахь удаага би даас үзэсгэлэн гаргана. Жил болгон л гаргана. Энэ жил болохдоор би Хүй гэдэг галерей дээр гаргах гэж байгаа. Тэр галерей дээр нэлээд хэдэн зурагтай гарах байхаа бараг 60 70 зурагтай. Одоо нэг манай төрслөх урлаг дизайн технологийн сургууль маань, дээд сургууль маань 25 жилийн ойгоо хийж байгаа. За тэгээд энэ жил 25 жилийн ойр. Тийм, энэ жил 25 жилийн ойр тохиогод ингэ явж байгаа. Одоо үйл ажиллагааны зохион байгуулалтаа явж байгаа юм л да. Тэгэхээр нийт сургуулийнхаа бас эрдэмтэн багш нар болон тий нийт төгсөгч нартөө, нийт оюутан залуучуудаа сургуулийнхаа хамт олондоо 25 жилийн ойн баярын мэд хүргье. За маш их баярлалаа. Уран бүтээлийн ариун их амжилт хүсье. За баярлалаа. Та хоёртоо ч гэсэн бас ариун их амжилт хүсье. За одоо хоёулаа өргөлжлүүлэн тийм ээ одоо ч 12 сар гарчлаа. 12 сар гарахаар яагаад ч юм нэг юм шинэ жилийн уур амьсгал ингээд мэдрэгдээд л тийм ээ хүн болгоо амдаа шинэ жилийн дуу аялаад ингээ эхэлдэг шүү дээ. Цастай шинэ жилийн дуунууд яваад эхэлсэн байна. Тэгэхээр яг үүнтэй холбоотой за төгөлдөр хурц зориулсан нэгэн сайхан одоо шинэ жилийн юм одоо бүтээлийг ятг хөгжимд хөрвүүлсэн. Уран бүтээлчдийг одоо үзэгчдийг уулзуулъя гэж бодож байна. Ингээд Монгол улсын морин хорийн их найрлын за дотор бол ятгын квинтет гэх бас нэг хамтлаг байгаа тийм ээ. Тан одоо ятг хөгжмөр уран бүтээлээ тойрогдог. Тэгэхээр эдгээр уран бүтээлчид маань ямар бүтээлийг тийм ээ ятг хөгжимд одоо хөрвүүлснийг хамтдаа харцгаая.
Ятгахын комьюнитид хамтлагийн уран бүтээлчтэй баярлалаа. Тэгээ соёл эрдэнэ хөтөлбөрийн маань зочны тайзан дээр Чингис хаан одонд морин хур найрал хөгжмийн оюун төлөв хүрэлцэн ирсэн байна. Танд орой мэнд хүргэе. За орой мэнд баярлалаа. За дөнгөж сая тоглосон энэхүү сайхан бүтээлхээ талаар үзэгчдэд маань танилцуулаач. Яг ямар одоо бүтээлийг тийм ээ дөнгөж сая манай студид их шиглүүлвэ. За саяны тоглосон зохиол маань Японы алдарт хөгжмийн зохиолч төгөлдөр хуурч Рюичи Сакамото гэдэг алдартай хүний Merry Christmas Mr. Lawrence гэдэг нэртэй киноны саундтрак хөгжмийг манай ятгахын тавал маань анх өөрсдөндөө зориулж хөрвүүлж найруулж 2016 онд яг ятгахын тавал квинтетээр тоглолт хийхдээ анх удаа тайзан дээр тоглож байсан. Ятгах хөгжмөдөө зориулж одоо хөрвүүлж найруулсан зохиол гэсэн үг. Найруулгын та хийсэн. Тийм, найруулж байна. Би хөрвүүлнэ гэдэг байгаа нь одоо яг юу гэсэн үг юм. Найруулна гэдэг нь бас яг юу гэсэн үг юм гэдэг ч юм уу тийм ээ. Яг хөрвүүлнэ гэхлээр болохоор урд нь байсан ноттой хөгжим зохиол зохиотсон бэлэн байсан бүтээлийг одоо жишээ нь саяных шиг ингээд төгөлдөр урд зориулаад бичсэн бүтээлийг бид нар ятгах хөгжимд одоо хөгжмийн тэр дугуйлт болон хөг айлхунд нь тааруулж хөрвүүлнэ гэдгийг хөрвүүлж бичнэ гэж ойлгож болно. Найруулга гэх юм бол бас уг бүтээлийг найруулга хийж байгаа хүн маань өөрийнхөө одоо дотроос юу яаж найруулмаар байна, тэр хөгжимд одоо ямар аялгаугаар илэрхийлмээр байна гэдгийг тэр одоо зохиогчийн болон хөгжимчний өөрийнх нь цэвэр уран сэтгэмжээр тэрийг одоо ингээд хөгжмөөр илэрхийлэхийг найруулга гэж ойлгож байна. Тэгэхээр тэр одоо бүтээлийг бол эвдэх боломжтой байх нь шүү дээ. Найруулга бол тэгэх боломжтой. Гэхдээ үндсэн аялгауг бол өөрчлөлтүүлээд тийм яаж болох. Хүн болгон янз бүрээр одоо хөгжмийн зохиолчид нөгөө тухайн хүн өөрөө юу гэж сэтгэж байна тэрнгээрээ найруулж болох. Ганцхан төгөлдөр хур зориулагдсан аялгау байсан боловч одоо ингээд 5 хөгжим тоглож байна. Тавуулаа бас өөр тоглож байна. Тэгээ гоцол тоглож байна. Ардлаас хооноос тоглож байна. Хажуугаар сая одоо ингээд зохиж өгөхөд байсан шүү дээ. Зохиод ингээд те наран дээрээ их одоо тэр мод хэсэг дээр зохиж байгаа гэдэг чинь одоо яг ингээд таны найруулга болоод ирж байна тийм. Тэгээ манай ятгахын тавлчин болохоор өөртөө бас одоо яг тэр зохиж яаж байгаа хэсгүүдийг бол уран бүтээлчд өөрсдөө сэтгэж гаргаж ирдэг. Одоо би ерөнхий нотнуудыг ингээд гаргацсан байхад уран бүтээлчд өөрсдөө ингээд яг уран бүтээлээ хийгээд сууж байгаа. Үн дээр нь ингэчигээд бүгдээ тийж найруулсан найруулгууд байгаа. Манайхан ч дотроосоо найруулга хийдэг их олон хүмүүс найруулга хийдэг. Манай Жамбал сүрэн ихцгээд саяны ятгахын уран цэцэг гээд бас ихч маань найруулга хийдэг. Дэлгэр цэцэг гээд бас хамгийн бяцхан гишүүн маань бас хөгжмийн зохиолчор одоо явж байгаа. Өөрсдөө дандаа найруулга хийдэг. Ер нь морин урын чуулгатай анх эзэнээс эхэлж ер нь холбогдсон юм бэ? Би чинь морин урын чуулгат 2007 онд соёл урлагийн их сургуулийн 3 дахь курстэй хата. Оюутан байхсан. Жисэн тийм. Ятгах хөгжим бол өөрөө нэг юм намдлаг, уян зөөлөн тийм дуу авайг гаргадаг. Ямар санда эмхтэй хүнтэй асан гэж зөрлөөд идэг шүү дээ. Тэгэхээр өөр өчнөө ийм нэг хөгжмийн зэмсгүүд ахад яг тэдгээр дундаас ятгах хөгжмийг сонгосон тань шалтгаан нь юу юм бэ? Манай ээж хөгжмийн багш хүн байсан. Тэгээд ээж маань эхлээд намайг яг тэр ятгахын дууланд хөгжим бүжигтээ орохоос өмнө охиныгаа өөрөө ч гэсэн тогломоор байдаг байсан байж магадгүй. Манай ээж болохоор шанц хөгжмийн мэргэжилтэй байхгүй. Тэгээд намайг ятгаханд оруулж ирсэн. Аав маань болохоор бас ятгах тоглоо дуулах дуртай тийм хүн байсан. Тэгээд намайг за ятгах хөгжмөнд оруулвал явах юм байна гэж бодоод. Тэгэхээр гэр бүлээрээ сайхан яасан байна. Тэгээд дээр үе одоо хөгжмийн багш нар чинь ер нь жоохон ардын хөгжмийн суурьтай байгаад байдаг шүү дээ. Йоочин, ятгах, морин хур одоо суурьтай мөртлөө ер нь дуу хөгжмийн багш гэдэг. Тэгэхээр ер нь хүүхдээ бас яг энэ ардын хөгжмийн тал руугаа явуулсан байна шүү дээ. 2007 онд анх яг одоо морин хур найрал хөгжимд орж яхад ерөнхийдөө бүрэлдэхүүний хувьд гэдэг ч юм уу тийм ээ. Эсвэл тоглож байгаа зохиол бүтээлийн хувьд ямар хүн байсан бол ямар хүн хамгийн анх бас өөрийнхөө хүлээж авч хамгийн их зүйлийг зааж сургаж. За би 2007 онд морин урын чуулгад орохдоо манай чуулгыг үүсгэн байгуулагч Бачлуун багш маань яг намайг ороход Бачлуун багш маань байж байсан. Тэгээд намайг санал тавьсан хүмүүс нь болохоор манай саяны хамтарч хөгжимдсэн ятгахын одоо манай эгчнэр маань бол санал тавьсан. Тэгээд морин урын чуулгад ажилладаг бүх ятгахчид маань манай цолон багшийн нэг багштай шавнар байдаг.
энэ бас нэлээд онцлогтой багштай маш их баярлаж явдаг. Морин өрийн чуулга бол 1993 онд яг чуулга маань байгуулагдсан байдیں۔ Байгууллагдаг цагаас эхлээд ятгах хөгжимчин 4 ятгах хөгжимчин тэр бүрэлдэхүүнд орж байгуулагдсан гэсэн. Тэгээд манай 4 ятгах чинь маань миний мэдхээр бол 1998 онд бол анхны тоглолтоо хийжсэн байт юм лээ. Тэгээд 2001 онд л цогцол хөгжимчдийн улсын уралдаан болж ирсэн. Тэр уралдаанд ятгахын дөрвөл маань Гран При шагналыг авч ирсэн юм лээ. Тэгээд би тэд хамгийн анхны тоглолтоо бол 2016 онд Дөрвж Эрдмийн театрт хязгаар бие нэртэй ятгахын тавлын тоглолтоо хийжсэн. Танай гэр бүлийн хүн бас одоо морин өрийн одоо найралтай бас морин хуурчаар одоо бас тэг тоглолдог гэсэн. Гэр бүлийн энэ уран бүтээлчтэй одоо бас тэг хамтдаа нэг дор тоглох тэг ажиллах нь бас ямар байдаг вэ? Бас хүүхдүүд бас одоо энэ ардын үндэсний хөгжмөөр бас хичээлж байна. Тийм манай гэр бүлийн хүн морин хуурч мэрэгчлээ. Соёл урлагийн сургуулийг төгссөн Эрдэнэ баяр гээд одоо бид хоёр морин уур найралтай хамт ажиллаж байгаа. Тэгээд 2008 оноос би 2007 онд ороод Эрдэнэ баяр 8 онд ороод тэгээд тэрнээс хойш хоёулаа яг чуулгатай хамт ажиллаад гэртээ очихтай хамт ажил дээр хамт ингээд ажиллаад амьдарч байгаа. Азийн хөгжмөд ер нь бас төстэй байгаад байдаг шүү дээ. Угаараа за эсвэл хийцлээ. Ер нь ятгах хөгжмөдөө энэ тийм төстэй бас одоо энэ бусад Азийн улсуудаар тийм хөгжим байна уу? Бага. Ер нь Азийн хөгжмүүдээс ятга Монголоор ятга гэж байгаа боловч Азийн одоо Японд кото гэд, Солонгост каягам гэд яг тийм Тайванд, Вьетнамд байдаг, Тайванд хятадд бас хумсаар тоглодог гүзэн гэд нэрлэдэг тийм хөгжмөд байгаа. Японы тэр кото хятад ятгнууд маань өндгөндөө заавал тийм нэмэлт хумс хийж тоглодог тийм хөгжмөд байдаг. Тэгээ Солонгос манай ах хоёр болохоор өндгөөрөө тоглохороо маш төстэй ижил төстэй гэсэн. Би чинь Солонгост яг тэр каягам хөгжмийн суралцаад ирсэн. Солонгосын үндэсний урлагийн их сургуулийн магистр. Солонгос болохоор ятгах нь болохоор яг тэдний уламжлалт үндсэн гол хөгжим гэж явдаг юм лээ. Олон улсын яг тэр тайзан дээр тоглоход бас нөгөө нэг юм дууралтын хувь чал өөр юм аа гэж бас уран бүтээлчд маань явж ирж ярьдаг шүү дээ. Таны хувьд бас юу нь илүү онцгой санагдчихсэн бэ? Тайзны акустик мэрэгжлийн тайзны акустиктэй улсууд бол бид нар очиж тоглох шал өөр сонсогдно. Тэр нөгөө тухайн тайзаа яг акустиктэй зориултын мэрэгжлийн аргаар нь одоо бүтээсэн болохоор бид нар очиод одоо хичнээн бид нар үндэсний хөгжим тоглож байгаа ч гэсэн тухайн мэрэгжлийн тайзан дээр бол шал өөр сонсогддог юм л. Урд хойно явж байгаа, солист явж байгаа, хон оркестрант яаж сонсогч ин гэдэг бол мэрэгжлийн тайзан дээр бол үнэхээр гой сонсогддог. Танай хамтлагийн хувьд одоо тоглож байгаа одоо энэ аяны төрөл одоо яг Монгол ардын дууг ч юм уу тийм Монгол талын уран бүтээлүүдэд төлхөө тоглож байна уу эсвэл гадны уран бүтээлүүдээс тоглож байна уу эсвэл яг тухайд хит болж байгаа тийм дуунуудыг ч юм уу гэд хөрвүүлэн тоглож байна ер нь аль тал нь илүү дамгаалж байна. Манай хол дээр анх хийсэн тоглолтын дээр бол тийм яг тим жанрын гэж гэхээс илүү нэлийн холимог гадаадын хөгжмийн зохиолчдоос оруулаад Монгол улс шинэ хөгжмийн зохиолчдоос шинээр одоо бүтээл гэж тоглож байсан. Тэгээд мөн ардын дууны найруулга бас оруулж тоглож байсан. Монголын хөгжмийн зохиолчд маань яг зөвхөн ятгах хөгжим зориулсан. Тийм зохиол бүтээл ер нь хэр их төвлөрж байна. Тийм за яг ятгахын бүтээл гэх юм бол солист урдаа ятгах хөгжим гоцлоод хойно найрал хөгжим тийм хамтарсан тийм бүтээлүүд бол ер нь байдаг. Монголын хөгжмийн зохиолчдын зохиосон. Яг ятгахын тавал зориулсан бүтээл гэх юм бол жоохон ховор яг бид тоглолт хийхдээ тухайн үедээ бол яг зориулж өөрсөндөө хийжсэн. Тэгээд одоо шинээр залуу хөгжмийн зохиолчдод бас
захиал хэлэл байгаа. Тэгэхээр манайханд яг шинэ Монгол хөгжмийн зохиол бол жоохон тутамг байгаа шүү. Ер нь түрүүн та ингээд Солонгост улсад бас ингээд мэрэгжил дэвшлүүлсэн ингээд ярьсан шүү дээ. Тэгэхээр яг тэр улсад сурж байхдаа ч юм уу таны бүтээж тойрвж ийсэн бас нэг үзэгчд маань жоохон сонирхолтой байж болох ямар одоо бүтээл вэ? Соёлын солилцоогоор манай улсаас багш нар соёл урлагийн сургуулийн багш нар ирсэн байсан. Тэгээд тэр дундаасаа би Ундрам гээд найзтайгаа танилцчихсан. Анимашны багш хийжсэн. Тэгээд өөрөө надад санал тавиад анимашн дээр хамтарч ажиллаж хөгжим зохиож үзэх үү гэд надад санал тавьжсэн. Тэгээд тэрийг би анхудаа хүлээж авчаа. За үзье гэд хоёлаа хийгээд тэгээ найз маань ихлэ зохиолоо гаргачаад за чи одоо яг энэ жүжигчдийг харж байгаад өөрөө хөгжим зохиогоод явна шүү гэд тэгжсэн. Тэгэд би анх удаа хийжсэн гэхлээр надад их сонир санагдаад яах болов гэд бодож ирсэн. Одоо ингээд дараа нь бодохоор би ингээд шууд хараад энийг хийжсэн да гэж бодохоор их гоё санагдаад байдیں۔ Ярилцлагын төгсгөлд бас одоо та бас өнөөдөр үзэгчдийн маань амралтын өдрийг бас сайхан уран бүтээлээр бас өглөх бах. Тэр бас уран бүтээл маань бас ямар уран бүтээл байгаа вэ? Нардын дууны найруулга тоглоё. Энэ найруулгыг болохоор манай Морин уур найрлын ятгах хөгжимчин Жамбал сур ихч маань найруулж байсан. Тэгээ би анх бас хамгийн анх нотоор нэшэг өөрөөс нь дагаж сурж байсан. Тэгээд энэ ардын дуунд амар дуртай. Мандах нар гэд ятгах хөгжим зориулсан ардын дууны найруулга.
Бид соёл эрдэнэ хөтөлбөрийнхөө энэ удаагийн дугаараар бүжигчин, зураач, хөгжимчин гэдэг өөрсдийн салбартаа маллайлан тэргүүлж явж байгаа уран бүтээлчдийг уулзлаа. Урлаг тайртай соёл эрдэнэ хөтөлбөрөөр шимтэн үздэг үзэгч та бүхэндээ баярлалаа. Эх 7 өдрийн шинэ дугаараар иргэн уулзцаая. Түр баяртай үзэгчтэй.